За Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчийн албан тушаалд одоо нэр дэвшиж байгаа анарыг бол дэмжиж үг хэлэх гэж байна. За тэргуун дэд ерөнхийлөгчийн ер нь албан тушаал бол зөвхөн одоо энэ байгууллагын удирдах албан тушаал бас биш ээ гэдгийг би байнгын орон дээр ч гэсэн бас хэлсэн. Хэн нэгэн одоо гадны хөрөнгө оруулалтын банк ч гэдэг юм уу санхүү дээр одоо ажиллаж исэн ийм туршлагатай хүн сонгон шалгаруулалтанд орж ирээд Монголын нөхцөлийг мэдэхгүй, Монголын одоо дотоодын одоо бас банкны нөхцөлийг мэдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй дотооддоо ийм хүн болгон энэ албан тушаалд бас очих нь өөрөө зохимжгүй юм аа. Тэгэхээр энэ дотоодын салбар тэр дундаа төв банкны системийг одоо таньж мэдсэн мэрэгжлийн салбартаа одоо бас 15 жил ажилласан. За ялангуяа энэ хараат бус байгууллагын институцийн хувьд энэ одоо өндөр хариуцлагатай албан тушаал дээр илүү одоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бас энэ институцийнхаа ой санамжийг мэддэг бас энэ өөрийнхөө ажлынхаа дунд хүлээн зөвшөөрөгдсөн меритийн зарчмыг ийм хангасан ийм одоо чадвартай боловсруучсан байх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр энэ хэн байхаас илүүтэй энэ салбартаа өөрөө багаас нь одоо эхлээд мэрэгчлэнээс эхлээд дээшээгээ одоо ингэж ажиллаж байгаа 15 жил ажилласан хүн бол байх нь маш зохимжтой гэж харж байгаа. Тийм учраас одоо энд илүү энэ банк санхүүгийн системийн найдвартай ажиллагаа, за иргэд болон бизнесийн санхүүгийн итгэлцлийг одоо хангаж чадах, энэ төлбөр тооцооны төвийг одоо нэвтрүүлж исэн, харилцагчдын одоо энэ эрх ашиг санхүүгийн доктортой байдлыг хангаж ажиллаж исэн ийм туршлагатай хүн өөрөө болох нь маш зүйтэй юм аа. За тийм болохоор би одоо яг энэ тэргуун дэд ерөнхийлөгч дэвшиж байгаа анарыг бол одоо дэмжих зүйтэй гэсэн байр суурьтай үг хэллээ.